Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын 20 дугаар зүйлийн 21-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулган 2 жил тутам зохион байгуулагдахаар мөн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлд нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгохоор тус заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр чуулган болж өнгөрлөө. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх чуулганыг нээж хэлсэн үгэндээ шүүгч та бол төрийн сүлдэнтэй тангараг өргөдөг цөөн албан тушаалтны нэг юм. Өргөсөн тангарагасаа нийцвэл төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэгч таныг дагалдана гэдгийг санаж явах ёстой. Эрхэм шүүгчтэй шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол задарсныг нь засаглах Монгол төрийн хууль цаасны ташуур юм. Иргэнд шүүхийн үйлчилгээг шуурхаа өргөх зорилгоор тойргийн зарчмаар шүүх байгуулах асуудлыг шийдэх нь зүйтэй гэж төрийн зүгээс үзэж байгаа гэлээ. Иргэд олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээдэг шаарддаг зүйл бол шударгаас ёс зүй сахилах хариуцлага юм аа. Та бүхнийг үндсэн хууль заасны дагуу бүх наснаар чинь шүүх чимээх эрхэм хүндтэй албан тушаалд томилдог. Иймд шүүгч та томилдсон цагаасаа эхлэн албаны нэр хүндээ ямагт өндөр төргөж ёс зүй хууль журмыг чамд бүрдэх үүрэгтэй. Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдэл хэмээх нэгэн дэвэр дор хамтдаа зэрэгцэн орших учир хууль заасан хүрээнд зөв зохистой хэлбэрээр хамтран ажиллах нь чухал юм аа. Түүнээс бие биедээ хэрэгжиж эрх мэдлээ булаацалдаж суух шаардлага огт байхгүй. Өөр нэг чухал асуудал бол шүүх хавтас хэрэгтэй биш хүнтэй ажилладаг гэдгийг сануулах явдал юм аа. Тэр хүмүүс та бүхний ажилд үнэлгээ өгнө. Шүүх эрх мэдлийн ажлын үр дүн хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл. Түүний хүлээн зөвшөөрөх байдал гэдгийг та бүхэн бүгд мэднэ. Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж шударгаар ажиллаж буй шүүгчтэй хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж ямагт дэмжин ажиллах болно гэдгээ төрийн тэргүүн та бүхэндээ бас илэрхийлж байна. Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударгаас хууль дээдлэх зарчим, Монголын ард түмэн гэдгийг үргэлж санаж яваарай. Өнөөдөр Монгол улсад анхан болон давуу заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартаагаар 43 барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 8 шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Манай дийлэнх шүүхүүд зориулалт хангаагүй байранд байрлаж байгаагаас шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэргээр иргэдийн эрх давхар зөрчигдөж байна. Хүндрэлтэй олон асуудал улс оронд маань байгаа боловч Монголын төр засаг шүүхийн байр материалын баазыг бэхжүүлэх асуудлыг дистаратаагаар бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна хэмээн Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх хэлсэн үгэнтэй бас тодтоглоо. Улсын хурлаас 2016 онд шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон боловч өнөөдөр анхан шатны шүүхэд 393, давуу заалдах шатны шүүхэд 103, хяналтын шатны шүүхэд 23 буюу нийт 519 шүүгч ажиллаж байна. Шүүхийн бие даасан шүүгчийн хараа тус байдал аяндаа бий болж бүрдэх зүйл биш тул түүний баталгаатай хангахад байнгын чармал итгэх зүтгэл шаардлагатай. Бие даасан шүүхийн гол мөн чанар нь хүний нөөцийн сонgon шалгуулалт. Шүүгчийн нэр дэвшүүлэлт улс төрийн болон аль нэг этгээдийн шууд ба дам орцоноос ангид байх ёсно. Энэ удаагийн шинжилгээний дүнд шүүгчийг шилж олох ажлыг хариуцж буй шүүхийн ерөнхий зүйлийн бүрэлдэхүүний эдийн хангалтын шүүгчид өөрсдөө нийт шүүгчийн чуулганаас сонгох хэрэгц үнс бүрдсэн нь шүүхийн системд амин чухал тооцогдох шүүхийн бие даасан хараа тус байдлыг сахин хангасан явдал юм. Тиймээс бид бусдаас бие даасан хараа тус байдлын баталгааг нэгж шаардахаас өмнө шинжилгээний эдгээр боломжийг зөв шударгаар ашиглаж өөрт магадах ачааг өөрсдөө өгөөч хариуцлага хүлээх цаг үеэлсэн. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх нэг арга зам бол хууль хэрэглээний нийгмийн байдлыг сайжруулах явдал юм. Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу хууль хэрэглээний нийгмийн байдлыг хангах улсын дэд шүүх энэ чиглэл арга зүй тодорхой боллоо. Улсын дэд шүүх нэгт хяналтын журмаар
тодорхой хэрэг маргааны хэн шийдвэрлэх замаар хууль хэрэглээний зүйртэй байдал цэг тавина. Хоёрт, шүүхийн шийдвэр шүүхийн практик тулгуурлан хууль тайлбарлах замаар хууль хэрэглээний нэгдмийн байдал тогтоох улмаар эрх зүйн тодорхой байдлыг хангах боломж бүрдлээ. Энэ зарчмыг хангах боломж бүрдлээ. Шүүн туслах ажлын чанарыг сайжруулахад эрс дэвшил гаргах ёстой. Энэ маш чухал асуудал учраас би энд дөрвөн үндсэн асуудлыг хүндэж байна. Нэгдүгээрт, шүүн туслах ажиллагааны чанар бол үл хэмжигдэх ажил бишээ. Үүнийг тодорхойлдог, хэмждэг, үнэлдэг болох шаардлага бидэнд байна. Тиймээс бид шүүн туслах ажлын чанарыг хэргийн оролцогчтой харилцаа буюу тэдэнд анхааралтай, хамгийн гол нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх ёсоор хандах энгийн ойлголтоос эхлээд дараах зүйлд анхаарал хандуулах ёстой. Үүнд шүүхийн ажиллагаа, шүүхийн шийдвэр, хэрэг хэн шийдвэрлэх хугацаа, шүүгчийн мэргэжил ур чадвар, хэргийн хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг багтаасан цогц байдлаар авч үзэх ёстой юм байна. Иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг баталгаатай эдгүүлэхийн тулд хэрэг хэн шийдвэрлэх хуулиудад эргэлтийн шинжилгээг шаардлагатай гэж үзэж байна. Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахын тулд бол хууль заасны дагуу ажлын хэсэг томилогдож ажилласан байгаа. За энэ ажлын хэсэг маань анхан давзаалах хяналтын шатны шүүхийн шүүгчид за мөн ерөнхий зөвлөлийн гишүүд нийлсэн 9 үний бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа. За нийтдээ энэ хугацаанд бол ер нь 3 сарын 30-нд анхныхаа хуралдааныг хийсэн. За түүнээс хойш нийтдээ 18 удаа хуралдаж 14 тогтоол шийдвэр гаргасан байгаа. За өнөөдрийн чуулганаар бол гол хэлцэл шийдвэрлэх асуудал маань үндсэн хууль зааснаар шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний шүүгч 5 гишүүнийг томилох. За шүүхийн сахилгын хорооны мөн 9 гишүүний 4 шүүгч гишүүнийг сонгох. Тэгээд шүүхэд нэхэмжил өргөдөл хэрэг хуваарлах за мөн хэрэг хэн шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг суулгаар томилох нийтлэг журмыг батлах байгаа. Ийм үндсэн 3 асуудлыг хэлцэхээр одоо бид нар бэлтгэл ажиллаа явуулсан. За энэ хугацаанд бол нийт шүүгчийн чуулган гэсэн сайт ажиллуулсан. За бүх мэдээллүүдээ сайтаа тавьж одоо хүмүүстэй шүүгч нартай танилцуулж байсан. За хуралдааны дэгийг хэлцэж батлах байсан. За энийг үл төсөл боловсруулж шүүгч нартай одоо тарааж саналыг авсан. За мөн сонгон шалгаруулах нөгөө бас одоо энэ журам байгаа тийм ээ. Сонгон шалгаруулах одоо журмаа өөрөөр хэлбэл шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн сахилгын хорооны гишүүдэд сонгон шалгаруулах журмыг бас энэ өөрийнхөө нөгөө ажлын хэсгийнхаа ажиллах журамд оруулж бас баталж ирсэн байгаа. Чуулганд 474 шүүгч цахимаар болон биечлэн оролцож шүүхийн ерөнхий зөвлөлийн 5, шүүхийн сахилгын хорооны 4 шүүгч гишүүнийг сонглоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдэд анхан шатны шүүхээс 6, давзаалдах шатны шүүхээс 9, хяналтын шатны шүүхээс 1 шүүгч, шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдэд анхан шатны шүүхээс 4, давзаалдах шатны шүүхээс 5, хяналтын шатны шүүхээс 1 шүүгч тус нэрээ дэвшүүлснээс дараах нэр бүхий шүүгчдийг нууц санал хураалтаар сонгосон байна. Үүнд шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн ундрах, захиргааны иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгч Инхбатын Зоригт Баатар, нийслэлийн иргэний иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгч Авирмитийн Отхон Цэцэг, захиргааны иргэн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насан Дэлгэр, Налах дүүргийн иргэний иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Лавг Доржийн Инх Бэлэг нарыг, шүүхийн сахилгын хорооны гишүүнээр улсын дээд шүүхийн шүүгч Ботов Доржийн Цагаан Цоож, захиргааны иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номиулан, нийслэлийн иргэний иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгч Содмон Төвчингийн Инх Дүр, Өвөр Хангай аймаг дахь захиргааны иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Баясхын Сугар нарыг сонгосон байна. Нийт шүүгчдийн чуулганы дараагийн нэг асуудал бол шүүхийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдлыг хангах үндсэн тулгуурд чумуудын нэг болох. За хэрэг өргөдөл хэрэг хүдээж авах, хуваарлах, за өргөдөл журам, за мөн хэрэг хянан шийдвэрлэх, шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг томилох, нийтлэг бүрэлдэхүүнийг одоо суглаагаар томилох, нийтлэг журмыг баталсан. Нийт шүүгчдийн. За энийг бол 3 сарын 1-нд байгуулагдсан ажлын хэсэг бол ерөнхий төслийн хийцэн байж байгаа. Шүүгч нарт
цахим хэлбэрээр танилцуулж шүүхүүдтэй түгээгээд за шүүгч нараас тухайн үед бол өрчлсөн байдлаар бол саналууд ирүүлсэн. Тэгээд өчигдөр шүүгчдийн нэгдсэн чуулган дээр за энэ саналаа дахин хэлэлцээд за чөлөөтэй санал асуулга явуулаад тэгсний үндсэн дээр нийтлэг журмаа баталсан. За нийтлэг журам баталсаны дараа за одоо шүүгүүд өөрсдийн хүрээнд нийтлэг журмын хүрээнд одоо өөрсдийн тусгай журмуудыг бол баталснаар ингээд хэрэг хүлээж авах, хуваарлах, за түүнийг шийдвэрлэх, шүүх бүрэлдэхүүн, за шүүгчийг томилох, суглаагаар томилох энэ журам бол аль бие усны баталгаажж байна. За ингэснээр бол шүүхийн бие даасан шүүгчийн хараат тус байдал, за мөн аливаа хэрэг маргааныг хүндлэнгийн оролцоогүйгээр шийдвэрлэх явдал бол баталгаажж байна гэж үзэж байгаа. Ийм учраас бол шүүгчдийн анхны чуулганаар бол үндсэн үүргээ бол амжилттай биелүүллээ гэж үзэж байна. Хоёрдугаар асуудал байсан тэрнийгээ бол 100% амжилттай хэрэгжүүлж дууслаа. Хэрэг нэхэмжлэх, өргөдөл гомдол хүсэл түлээн авах, хуваарлах болон хэрэг маргааныг хэн шийдвэрлэх, шүүгч шүүх бүрэлдэхүүнийг суглаагаар томилох нийтлэг журмыг бас энэ чуулганаар баталсан байна. За шүүхийн тухай хуулийн үед 1992 онд батлагдсан үндсэн хуулиас хойш 4 дахь удаага шинжилсэн найруу хэлбэрээр батлагдаж байна. За өмнөх хуулиудын хувьд бол шүүгчдийн өөрөө төдий ёсны яг ийм нийт шүүгчдийн чуулган гэсэн нэртэй ийм хэлбэрт бүтцтэй зохион байгуулалтын бүтц бол байгаагүй. За 2013 онд батлагдсан үндсэн шүүхийн тухай хуулиар бол шүүгчдийн зөвлөгөөн гэж байсан. Энэний онцлог нь бол анхан шатны 403 шүүгч тусдаач болох, давзаалагчны шүүхийн 100 орчим шүүгч тусдаач болно, дээд шүүхийн 24 шүүгч тусдаач болдог ийм хэлбэртэй. За ингээд санал хураалтын дүнгээр гаргасан дэвшүүлсэн ерхий зөвлөлийн гишүүн салхи хааны гишүүнийг эцсийн байдлаар Монгол Улсын ерөнхийлөгч томилдог ийм шаттай байсан. За энэ удаагийн хууль буюу 2021 оны 3 сарын 1-ний өдрөөс батлагдаж 3 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хувьд бол Монгол Улсын 520 гаруй шүүгч бүгдээрээ суугаад хамтдаа хэлэлцсэний үр дүнд санал хураалтаар баталсан сонгосон шүүгчдийн хувьд бол ерөнхий зөвлөл салхи оронд шууд сонгогддог ийм зохицуулалт нь бол одоо шүүхийн бие даасан хараалт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм онцлог болон амин чухал зохицуулалт гэж үзэж байгаамаа. Энэ удаагийн нийт шүүгчдийн чуулганаар хэлэлцсэн асуудал болох одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээ сонгох, шүүхийн салхи орооны шүүгчдүүдийг сонгох, за нийт шүүгүүдэд дагаж мөрдөх хэрэг нэхэмжлэх хууль нийтлэг журмыг баталсан байгаа. За хэлэлцэх асуудлуудын хүрээнд анхан болон давзаалтах шатны шүүх, за мөн эрүүл иргэн захиргааны дагнасан шүүгүүдийн онцлогийг харгалцсан байдлаар хэрэг нэхэмжлэх хууль зурмаа нийтээрээ хэлэлцэж баталлаа. За эдгээр асуудлуудын хүрээнд аваад үзвэл ерөөсөө шинэ хуулийн энэ зохицуулалт болох одоо шүүхийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, шүүгчийн хараалт байдлыг хангах чиглэсэн эдгээр зохицуулалт маань бол одоо бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн гэж миний хувьд үзэж байна. За энэ чуулганы гол онцлог бол шүүхийн тухай хууль шинжилэн батлагдсанаар шүүгчид шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн болон сахилгын хорооны шүүгч гишүүдийг бүх шүүгчдийн чуулганаас бол сонгож байгаагаараа онцлог байлаа. За энэ нь бол урд өмнөх одоо хуулиудаас юугаараа ялгаатай байсан бэ гэхээр өмнө нь бол тухайлбал би давзаалчны шүүхийн шүүгч байлаа гэхэд давзаалчны шүүхийн төлөөлөл болж нэр дэвшсэн сонгогчид нэр дэвшигчид саналаа өгчсэн бол энэ удаа бол бүх шүүгчид нийт одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 шүүгч гишүүн, сахилгын хорооны 4 шүүгч гишүүн, нийт 9 одоо шүүгч гишүүдэд бол саналаа өгж байгаагаараа давуу талтай онцлог байлаа. За шүүгчдийн анх дугаар чуулганы дараагийн нэг хэлсэн чухал асуудал бол гомдол хүсэлт хэрэг нэхэмжлэл хуваарлах нийтлэг журмыг бол баталсан байгаа. За энэ журам ямар одоо онцлогтой вэ гэхээр энэ журмыг баталснараа бол шүүхэд хэрэг хуваарлах аргачлал нь бол суглаагаар санамсаргүй тохиолдлоор тухайн шүүгчид одоо ямар хэрэг очихын, хин гэдэг шүүгчид очихын гэдэг нь тодорхойгүй байхаар тохиолдлын байхаар ингэж зохицуулж байгаа. Энийг хуульчилж шүүхийн тухай хуульд шинжилсэн найруулга зохицуулж өгснөөр шүүгчдийн чуулганы одоо хилцэх үнцэн асуудал болж орж ирснээр шүүгчдийн чуулганаас бол үнийг хилцэж баталж шийдвэрлэлээ. Нийтлэг аргачлал гэж байгаагүй шүүх дотроо шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан өөрсдийн одоо
тогтоол журмын дагуу тэгээд нэгдсэн одоо програм системээс санамсаргүй тохиолдлын байдлаар хуваарлаж явж ирсэн. Одоо бол энэ программыг ямар одоо аргачлал ямар хийх юм, програмд ямар одоо энэ юунуудыг оруулж санамсаргүй байдлаар гэдэг ямар аргачлалыг оруулж өгөх юм бэ гэдгийг шүүгч нар нийтлэг журмаа баталчихж байгаа. Одоо тэгэхээр нийт шүүхүүдэд адилхан нийтлэг одоо энэ журам нь үйлчлэнэ. Тэгвэл шүүх болгоны нөгөө ажлын ачаалал, оронтоо өөр учраас энэндээ тохируулаад мөн одоо шүүхийн нөгөө шийдвэрлэж байгаа хэрэг маргаан, эрүү иргэн захиргаа гэх мэтчлэн энээсээ шалтгаалаад бол дотроо энийгээ бол илүү наривчлан зохицуул шүүгчдийн зөвлөгөөнөөрөө батлах нь ийм одоо ач холбогдолтой онцлог болсон. Шүүгч улс төр бизнесийн явцгүй ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашигаас хизээч урвж болохгүй. Шүүгч хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй. Төрд зүтгэж буй хинч төгс сайн мэдлэггүйч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж сайхан үг бий. Энэ үгийг шүүгч та бүхэн санаж яваарай. Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсан нэгнийг засаглах Монгол төрийн ташуур юмаа хэмээн Монгол улсын ерөнхийлөгч хүрсэх чуулганд оролцож үгэлэхтэй онцлон тэмдэглэлээ.